Сайн байцгаана уу, намайг Гана гэдэг. Би Америкийн нэгдсэн улсад амьдардаг бөгөөд Америкийн нэгдсэн улсад суралцах хүсэлтэй залуучууд, Америкийн нэгдсэн улсад ирээдүйд хүүхдүүдээ сургах хүсэлтэй аав ээжүүд зориулсан сургалт зөвлөгөө, мэдээлэл хөтөлбөрүүдийг онлайнаар явуулдаг ментор хүн байгаамаа. Хэрвээ та хүүхдүүдээ ирээдүйд Америкийн нэгдсэн улсад сургах хүсэлтэй, өөрөө бас Америкийн нэгдсэн улсад сурах хүсэлтэй байгаа бол миний бэлтгэн хүргэдэг бичлэгүүд, блогийг болон YouTube сувг дээр бэлтгэн хүргэж байгаа видеонуудыг цаг алдалгүй хүлээн авч үзээрэй. Энэ удаад би та бүхэндээ 5 дугаар ангийн хүүхдүүдтэй аав ээжүүдэд зориулаад таны хүүхэд бага сургуулаа төгсөхдөө ямар ур чадварыг эзэмссэн байх хэрэгтэй вэ гэдэг талаар хуваалцахыг хүслээ. Одоо 5 дугаар ангийн хүүхдүүд маань бага сургуулаа төгсөж байна шүү дээ. Гэхдээ энэ үед одоо хүүхдүүд маань хамгийн чухал чадварын нэг бол компьютер дээр юм бичиж сурах чадвар байгаа. За тэгэхээр компьютер дээр юм бичиж сурах чадварыг суулгахын тулд аав ээжүүд маань хэд хэдэн зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй байгаа. Үүний тулд та бүхэн маань хүүхдүүдээ хамгийн түрүүнд компьютер дээр ширээний ард зөв цэг суулгаж сургах хэрэгтэй байдаг. Ингэснээр таны хүүхдийн эрүүл мэнд болон өөрийн ажлын бүтээмжинд нь маш сайнаар нөлөөлөх байгаа юм аа. За хоёрдугаарт нь та хүүхдүүдтэй компьютерийнхаа гарыг танилцуулна. Гарыг танилцуулаад ямар үсэг хаана байдгийг зааж өгөх хэрэгтэй. Тэгээд зүүн болон баруун гарын хуруунууд ял үсгийг ямар товчдууруудыг удирдах вэ гэдгийг хэлж өгөөрэй. За тэгээ үүний дараа та хүүхдүүдээрээ юм бичүүлнэ. Юм бичүүлэхдээ ерөөсө гарлуу харуулахгүй зөвхөн дэлгэц ширтүүлээд өөрөө тэр гарын юм бичих дасгалын тусламжтайгаар юмаа бичиж сурах юм аа. Харин энэхүү дасгалыг хаанаас яаж авах вэ гэхээр та Google руу ороод how to type гэж бичээд үзээрэй. Тэгэхээр төрөл бүрийн одоо хурдан бичиж сургах програмууд болон жишээнүүд байгаа. Түүнээс та хүүхдүүдтэйгээ хамт оролдож үзээд хамгийн өөртөө тохиромжтойг нь сонгож аваад тэгээ өдөр бүр хүүхдүүдээ 30 минут компьютер дээр 10 уруугаар нь юм бичүүл сурах юм бол таны хүүхэд удахгүй 10 урууны бичээч болж төлөвшөх байгаа. Энэ хүү чадвар маань Америкт маш чухал чадвар байдаг. Ялангуяа хүмүүс оюутан болоод хичээл номоо даалгавраа хийх, шалгалтуудаа өгөх, мөн сургуулийн төгсөөд ажлын байран дээр гарахад яг дэлгэцүүгээ хараад одоо бичих нь бол маш том ур чадварын нэг гэдэг юм аа. Үүнийг Америкт хүүхдүүд 5 дугаар ангиа төгсөхдөө эзэмсэн байх ёстой байдаг юм байлээ. Тэгээд та бүхэн маань дараагийн бичлэгээрээ дахин нэгэн шинэ ур чадварыг та бүхэнтэй хуваалцах болно. Ингээд та бүхэн энэ хүү бичлэг маань таалагдж байгаа бол миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Танил найз нөхдөдөө дамжуулаарай, лайк дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.